За ингээд манай арга хэмжээний маань үндсэн хэсэг рүү орж байна. Үндсэн хэсэг болох илтгэлийн хэсэг маань эхлэхэд бэлэн болоод байна. Ингээд эхний илтгэгчээр BFAS компани гүйцэтгэх захирал санхүүгийн шинжээч болормоо та бүхэнд COVID-19 макро эдийн засаг ба стратегийн тэргүүлэх чиглэлүүд сэдвээр илтгэлийг хүргэх болно. Ингээд болормоо зөвлөхийгээ урьж байна. Шууд ярьчих юм байгаа зү тэ. За өдрийн минь бүгдээрэнд нь хүргэе. Миний нэрийг Болормоо гэдэг. Би BFAS компани гүйцэтгэх захирал байгаад байгаа юм. Манайх бол Европын Сэргээн Босголт банкны зөвлөхөөр одоо 9 дахь жилдээ бараг 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Ер нь бол стратегийн санхүүгийн чиглэлээр бол зөвлөх үйлчилгээнүүдэд үзүүлдэг байгаад байгаа. За өнөөдөр энэ юугаа скрин хайрлахгүй бол. За өнөөдөр бол бид нэр миний презентац бол энийг авах юм уу? За. Энэгээр бол юу гарах хэвээр? Презентац гарах хэвээр. Гэхдээ презентац гарахгүй байгаад тах. За, тэр нэг скрин хайрлагч тийм үү? Хаагдаад ах юм. За бид бүгдийн уулзалт нэлээд жоохон цаг алдаад жоохон оройтсан учраас би бол шууд одоо асуудалтаа орё гэж бодож байна. Ерөнхийдөө бол презентац маань нэг 20 минут байгаа. Гэхдээ болж игэл аль болох шахаад ярихыг бодноо. За яагаад бид нар одоо макро эдийн засгийг ярьж байгаа вэ гэхээр номер 1 асуулт бол хүн болгоноос юу вэ гэхээр COVID-19 маань хэр удаа үргэлжлэх юм бэ? Тэ? Бид нар одоо юу хүлээх вэ? Одоо бид нарт ямар нөлөөлөл үзүүлэх гэдэг вэ гэдэг энэ асуулт бол гарцаагүй хамгийн түрүүнд яригдж байгаа. За тэгэхээр мэдээч хэрэг ковидын макро эдийн засгийн тухай ярихад бол сонсоод байна. За макро эдийн засгийн одоо энэ стратегийн тэргүүлэгчийг хандлагуудын тухай ярихаа өмнө макро эдийн засаг маань яаж өөрчлөгдөж вэ гэдгийг одоо дэлхийн юугаар харах хэрэгтэй болж байна л та. За одоо ингээд McKinsey гэдэг компаниас бол ийм судалгаа хийсэн байгаа да. Энэ судалгаанд бол одоо дэлхийд даяар бараг 2080-аад гүйцэтгэх захирлууд оролцсон байж байгаа. Тэгээд янз янзын вариантаар яригдсан байгаа. За ковид одоо биднэрт яаж нөлөөлөх вэ? Эдийн засагт яаж нөлөөлөх вэ? Хэр удаан үргэлжлэх үү гэдэг ийм олон сэдвүүдээр яригдсан байж байгаа. Би тэгээд та нарт ердөө нэг 2 вариантын тухай маш тавчхан яриа гэж бодож байна. За нэгдүгээрт бол яг А хувилбар. Энийг бол манай яг одоо засаг төрийнхэн, төв банкныхан сангийн амнаас бол ярьж байгаа. Энэ юу вэ гэх юм бол за хямрал бол ерөнхийдөө V хэлбэртэй байна. Хугацааны хувьд бол маш богинохон. За ийм нөхцөлд бол ямар үр дагавартай вэ гэдэг ийм асуудал байж байгаа. Энэ нөхцөлд бол мэдээч хэрэг хятад бол хамгийн түрүү сэргэн хамгийн түрүүн вирус тусч байгаа хамгийн түрүү эдийн засгийнхаа үйл ажиллагаар ингээ орцсон байж байгаа. Монгол улс маань өөрөө хятад улстай худалдаа бөгөөд эдийн засгийн маш холбоотой учраас бид нар бол бусад одоо дэлхийг хамарсан одоо энэ хямралаас илүү хурдан гарах бас ингээд дагаад гарах тийм магадлал нь бол өндөр байгаа гэж ингэж бодож байгаа. Хэрэв хямрал одоо ийм богино байгаад хямрал байх одоо богино байх шалтгаанууд нь юу вэ гэхээр мэдээж хэрэг ковид вирусыгаа юуны төрөнд бол маш хурдан дарж авах тийм ээ. За дээрэс нь одоо бусад орны төрөөс бөгөөд за одоо банкны систем одоо тэнд одоо үзүүлэх дэмжлэг маш хурдан байгаа. Тэгээд тэр нь оновчтой байх. За ийм нөхцөлд бол 2020 оны 4 сар гэхэд бол ерөнхийдөө бол хятад улс маань өөрөө бол одоо хуучин өмнөх одоо эдийн засгийнхаа хямрал руу орох тийм боломж нь бол ингээ үүсэж байгаа гэсэн үг ээ. За дэлхий бол нийтдээ бол 2021 оны 1-р улирал гэхэд бол энэ үед энэ өмнөх үетэйгээ ижил төстэй болно гэж ингэж үзэж байгаа. Гэтэл бол яг энэ нөхцөл нь бол яг хэр магадaltaй вэ гэхээр дэлхийн одоо энэ судалгаагаар бол энэ ердөө нэг 10% л юутай байгаа да. Магадaltaй байгаа. Энэ дараагийн хувилбар бөгөөд энэ нь бол илүү магадaltaй гэж ингэж одоо үзэж байна л да. Энэ нь болохоор хямрал бол нэлээд удаан үргэлжилнэ, тийм ээ. За хямрал одоо ингээд дор ээж 2 жил үргэлжилж өмнөх одоо төвшөндөө ороход бол нэг хамгийн наацх нь 2022 он хүртэл одоо ингээ үргэлжлэх ийм магадлал байгаа маа. Энэ нөхцөлд яах вэ гэх юм бол Америк бөгөөд Европын одоо дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт бол бүр 35-аас 40% одоо унана гэж байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол ер нь бол хямрал одоо 2 дугаар дэлхийн дайны дараах үеийн хямралтай адилхан
одоо ийм гүн гүнзгий байна гэдэг ийм таамаглал бол үүсэж байгаа. За ийм нөхцөлд бол бид нар бол нэлээд бүсэж хангалах ийм шаардлага бол гарч байгаа. За хятад улс маань өөрөө бол 2021 оны зүгээр 4-р улирал гэхэд л сэргэн. Яагаад вэ гэвэл хятадын өөрийнх нь өсөлт нь юу нөлөөлөх вэ гэдэг бол одоо бусад орны одоо худалдан авалт гадаад худалдаа эднэр бол бүгдээр нь нөлөөлөх учраас энэ бол нэлээд гүн хямрал болно гэдэг ийм одоо хувилбар дээр бол дэлхийд даяар хүмүүс бол нэлээд ихтгэл үнэмшилтэйгээр нэгдээд байна. За тэгэхээр бид нар бол яг ийм нөхцөлд одоо яах ёстой вэ гэдэг ийм асуулт бол гарцаагүй гарч ирнэ. Бид нар яг энэ 2 дугаар вариантаар бол бас л хятад улсыгаа дагаад ямар нэгэн байдлаар 2021 он хүртэл бол хямрал маань үргэлжлэн 4-р улирал хүртэл баг 2 жил үргэлжлэн, жил хагас үргэлжлэн гэсэн үг. Тэр үед бол дагаа гарах болов гэдэг ийм одоо хүлээлттэй байж болохоор байна. За Монголын хувьд бол хит хитэн одоо гол хүчин зүйлүүд байгаад байна л да. Нэгдүгээрт бол нь шүү дээ. Одоо энэ хямралаасаа гадна бол бид нар өөрөө ирэхгүй экспортын бүтээгдэхүүний үнийн тухай ярих хэрэгтэй болж байгаа. Хэрэв одоо дэлхийд даяар энэ үйлдвэрлэл багасаад ингээд нийт эдийн засаг буурахлаар манай одоо гол төрлийн болох одоо энэ экспортын бүтээгдэхүүнүүдийн үн те бүгд бол унах магадлалтай байна. За одоогийн байдлаар бол нэг 10-аас 25% буурна гэсэн ийм бол магадлал байж байна. За газрын одоо тосны үн бол одоо нэлээд түүхэнд байгаагүй тийм бага хэмжээнд бол очсон байгаа. Яг тэгвэл үнэхээр аж үйлдвэрийн үйл ажиллагаа зогсно гэдэг чинь өөр ийм том хямралыг бол авчирж байгаа. За ингээд хэрэв одоо энэ одоо манай гол одоо экспортын бүтээгдэхүүнүүдийн үн унаад байх юм бол энэ нь өөрөө бидний одоо хямралыг гişүү жоохон гүнзгийрүүлэх ийм магадлал бол өндөр байгаад байна. За үүнийгээ дагаад мэдээж хэрэг хөрөн босголт валютын ханш энэ бүгд нөлөөлөгдөж эхэлнэ. За одоо бид нар ингээ энэ дээдлийн зураг дээр бол хөгжиж байгаа орнуудын ялангуяа уул уурхай дагнсан энэ эдийн засгуудад бонд одоо хэр зэрэг үнэн нь одоо хэр зэрэг өөрчлөлттэй байна вэ гэхлээр бол бондын хөв маш өндөр одоо хэмжээнд очих юм магадaltaй байгаа. Үн бол нилээд өссөн байгаа. Та нар тэр цочрог одоо тэр өсөлтүүдийг бол харж байгаа байхаа гэж бодож байна. Монгол улс маань өөрөө бол 2021 оноос 2024 онд хүртэл 3.9 тэрбум ам.долларын зээлийг бол төлөх ёстой байгаа. Тэр нь өөрөө мэдээж хэрэг долларын одоо эрэлт хэрэгцээг бол нэмэгдүүлнэ. Долларын эрэлт хэрэгцээ нэмэгдэхийнхаа хэмжээгээр экспорт байна нэгдүгээр багасаад хоёрдугаарт экспортын үнэмээ багасах юм бол энэ юм давхар ийм нөлөөлөл үзүүлэх ийм одоо аюул байгаа даа гэдгийг бол бас харуулъя гэж бодож байна. За доор нь бол та бүгд харж байгаа энэ бол ерөнхийдөө хөгжиж байгаа орнуудын валют хэр одоо хөдөлж ийнэ гэхлээр бүгд харж байгаа маш гүн одоо уналттай байгаад байгаа. Ер нь бол энэ ковидыг бол макро эдийн засгийн хувьд бол эдийн засгч нар юу гэж үзэж байгаа вэ гэвэл хөгжиж буй орнуудад бол энэ нь бол илүү хүчтэй нөлөөлөхөр байгаа гэдгийг бол харуулж байгаа. За Монгол улсын дээрээс нь шээ одоо саарлж агсаад харж агсаалт гэдэг ингээд өөрөө өөртөө бас нэлээд хэцүү байдалд оруулаад байгаа. Дээрээс нь одоо оюутлоготой хэрэг арбитрийн маргаан ингээд үргэлжлэх юм бол энэ нь бас манай эдийн засгт нөлөөлнө. Тэгэхээр бид нар бүгдээрээ ер нь энүүн дээр бол нэлээд анхаарал хандуулж ингэж ажиллахгүй бол дараагийн 2 жилийн хямрал бол нэлээд хүчтэй байх ийм магадлалтай байна. За би тэгээ та бүгдэд энэ макро эдийн засгийн хувьд эхний 5 сарын хувьд хэр зэрэг одоо бид нар ингээд нөлөөлөлт байгаа хүн болгон бас нэг макро эдийн засгийнхаа юмыг олж харддаггүй учраас би бол та нарт яг ингээд байж байвал зүгээр ах гэж бодож байна. Тэр нөгөө слайд нь алга болчих шиг боллоо. Явуулах уу? За одоо энэ бол яг хамгийн сүүлд одоо статистикийн газраас гаргасан одоо би тэр тоо баримтуудыг харсан байж байгаа. Ер нь бол яг манай эдийн засгийг бол нэг 6% руу орчих байх те өсөлтийн үед бол тэгж таамаглаж исэн бол энэ бүх таамаглалууд бол буурсан байгаад байгаа. За Азийн хөгжлийн банкнаас манайхыг нэг 2.1% 2020 онд өсөөд дэлхийн банкнаас бол нэг 2.4% өснө гэж байгаа. За энэ өөрөө бол нэг тийм муу үзүүлэлт бол биш. Яг мэдээч хэрэг муу. 2016 онд бид нар ийм нэг 2% өсөлттэй байсан. За тэгээд тэрнээс өмнө ярих юм бол 90 он руугаа ингээд буцаад орох ийм байгаа учраас эдийн засгийн өсөлт бол маш муу байгаа. Ер нь бол нэлээд буур хандлагатай байна гэж үзэж байгаа. Гэхдээ энэ таамаглал маань өөрөө бас яг нөгөө хямралыг V буюу одоо яг богино хугацааны гэдэг энэ үеийн таамаглал учраас энээс шо буурах магадлал бол ерөнхийдөө бол байгаа гэж би бол хэлмээр санагдаж байна. Тэгэхээр 21 оныхын таамаглалыг бол нэг
яриад ах одоохондоо нэг тийм чухал биш байх гэж бодож байна. За он гарснаар ерөнхийдөө Америк доллар бол 5.2%-аар одоо чангарсан байна. Тэр нь өөрөө мэдээч хэрэг одоо евро, юань гэ бусад юунуудад бол нөлөөлж байна. За манай валютын нөөц дагаад бас ингээд 5.4%-аар буурсан байна. Яагаад гэвэл манайх бол байнгын интервенц хийж одоо энэ ханшаа ер нь бол тогтоох ийм бол хандлагатай байдаг. За гадаад худалдааны нийт эргэлт мэдээч хэрэг буурсан бараг 28%-аар үүн дотор бол экспорт өөрөө хасах 45%-аар буурсан байна. Тэгэхээр бол бид нар бүгдээр энэ дээр бас дүгнэлт хийх хэрэгтэй байхаа гэж бодож байна. За мэдээж гадаад худалдааны тэнцэл үүнийгээ дагаад нэмэх байсан бол одоо хасах руугаа орсон байна. За аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэл гэхэд бол үйлдвэрлэл нь өөрөө нийт бүтээгдэхүүн хасах 24%-аар буураад борлуулалт нь бол бүр 36.6%-аар буурсан. Тэгэхээр одоо нэг хүн үйлдвэрлэлийн дотор хасах 36.6%-аар буурж исэн ийм үе одоо хизээ одоо манай түүхэнд одоо хизээ байгаа бол гэж бас эргэж бодох юм шаардлага гараад байгаа. За ингээд одоо энэ бүх юунууд дээр өшөө нэг аягүй чухал юу бол компанид хэр зэрэг байна вэ? Эрүүл мэндийг харах бас нэг ийм боломж болол санхүүгийн эрүүл мэндийг одоо тандах нэг боломж болол энэ зээлийн чанар аваад байдаг. За одоо ингээ он гарснаар бол зээлийн чанар бол маш буурсан байгаад байгаа. Нийтдээ бол ер нь 33.5 компани нь одоо хугацаа хэтэрсэн муу зээл рүү орох ийм байдал руу орсон байна гэж байна те чанаргүй зээл рүү болсон гэсэн үг. Тэгэхээр одоо 10 компани 3 нь одоо ингээд ерөнхийдөө муудж байна гэдэг ийм айхтар нэлээд том сигналууд байж байгаа. Энэ өөр яаж нөлөөлөх вэ гэхээр танай худалдан авагчнаар танай бэлтгэн нийлүүлэгч түншүүд гэдэг ингээд давхар ийм нөлөөллүүдийг ингээд үзүүлээд явах ийм байдал үүсэж байгаамаа. За ингээд хамгийн сүүлд нь за тэгвэл хямралыгаа одоо бид нар яаж давтуулах вэ? Мэдээч хэрэг одоо бид нар энийг маш их сонсож байна. Тийм ээ. Бүх юм одоо хуучин хിവэрэ байхгүй боллоо. Бүх юм одоо өөрчлөгдөж байна гэж ингэж ярьж байгаа. За яг би бол юмыг ингээд нэг юм жоохон бүтцэд оруулаад ингээд ойлгоход нэг юм жоохон хэлбэршүүлэх жоохон дуртай. Тэгэхээр яг нэг юм 4R ингээд яригдэж байна л да. Тэр бол яг одоо энэ хямралыг даван туулах үе шатуудтай ингээ илүү холбоотой байгаад байгаа. Тэгээ дараа дараагийн презентацууд бол энэ дээр илүү наривчлан ярих байхаа гэж ингэж бодож байна. За тэгэхээр эхнийх нь бол мэдээч хэрэг шийдвэрлэх resolve. Та нар бол бүгдээрээ гүйцэтгэх захирлууд одоо жижиг дунд үйлдвэрийн компаниуд хямрал ихэрлээ шууд ишигээ бол бүгдээрээ орж байгаа гэж би бол ойлгож байгаа. За энэ дээр юу байгаа вэ гэхээр одоо бид нар ингээд энэ ажилчдынхаа цалингаа яах вэ? Тийм ээ? Харилцагчдыгаа яаж дэмжих вэ? Эсвэл харилцагчдыгаа яаж түншүүдээр яаж дэмжүүлэх вэ гэдэг юм уу? Ийм чухал асуудлуудыг бол нэн тэргүүн шийдвэрлэх шаардлагатай байна. За мэдээч хэрэг яг энэ шийдвэрлэх энэ үедээ бол аль болох одоо хэрэгцээгүй зардлуудыгаа бол төсвөрлөх хэрэгтэй байна. За дараагийнхаа үе шатуудыг бас ярих хэрэгтэй байна тий. Тэгээ ер нь бол ойрын хугацааны энэ хямралыгаа даван туулах ямар арга хэмжээ вэ гэдэг дээр бол заавал зайлшгүй бол одоо ажиллах хэрэгтэй байна. Ер нь бол миний зөвлөгөө бол иймэрхүү нөхцөлд бол компаниуд өөрсдөө дотооддоо яг ийм хямралыг даван туулах ийм одоо ажлын хэсэг байгуулах хэрэгтэй байдаг гүйцэтгэх захирлын удирдаад тэгээд одоо энэ дараагийнхаа үе шатуудыг бол хамт олноороо ерөнхийдөө хамтдаа шийдчихэж явах нь бол маш чухал байгаа. Засгийн газараас үзүүлж байгаа одоо яг 6 сарын нийгмийн даатгалын шимтгэлч гэдэг юм уу орлогын одоо энэ одоо төлөхгүй энэ бол тодорхой хэмжээгээр тус болж байгаа боловч энэ бол бас нэлээд тийм хүчтэй бол тус болох боломжгүй юм а гэдэг та бүгдээрээ бол ерөнхийдөө бол мэдж байгаа. Ялангуяа одоо ингээ 2 дугаар улирлын дүн гарааг байгаа. 2 дугаар улирлаар бол одоо ер нь бол эдийн засгийн бүх дэлхийд даяараа бол огцон бууралт те эдийн засгийн өсөлт бол огцон буурна гэсэн ийм одоо прогноз байгаа учраас Монгол дээр бас мөн адилхан. Энэ бол нэгдүгээр улирал бол ерөнхийдөө түрүү жилийн инерцээр явж байгаа учраас бид нар харьцангуй хямралыг бол бага одоо харж байна гэж үзэж болно. За үүний дараа бол яг би одоо resilience гэж хэлээд энийгээ бол яг би дархлаагаа орчуулсан байж байгаа тийм. Тэгэхээр хэрэв үнэхээр одоо энэ хямрал 2 жил үргэлжлэх юм бол бид нар ямар дархлаатай байх юм? За энэ дээр бол бид нэр гарцаагүй одоо хямралын үеийн стратегийн менежмент гэж байх хэвээр. Бэлэн мөнгө хаанаас болох вэ? Мөнгө хаанаас босгох вэ? Ямар төслөө зогсоох вэ? Ямар төслөө эхлүүлэх вэ? Тэ? За одоо яаж аль хурдан одоо дижитал гэж бид нэр их ярьдаг те. Тэр одоо систем рүү яаж хурдтай шилжих вэ гэдэг ийм одоо дархлаагаа одоо бий болгох юм шаардлагатай байна. Одоо бэлэн мөнгөний одоо нөөцтэй байх хэвээр. Хямралыг даван туулах нөөцийг бий болгох хэвээр. Тэр нь бол одоо яг энэ ологдож байгаа энэ засгийн газрын 6 сарын цалингийн одоо хэмнэл дээр үсэж болно. За мэдээч хэрэг бонусуудаа твчгтэй. Ер нь одоо хаана одоо бэлэн мөнгө хэмнэж болж байна вэ? Тэр хэмнэлүүдээ ийшээ оруулж өгсөй. Түүнээс гадна за ковид байлаа гэхэд
хүнсний салбарт байлаа гэхэд танаас салбарт ороод ирвэл яах вэ? Нэг өдөр нэг ковидтай харилцагч ороод ирвэл яг энэнд та нар ямар арга хэмжээ авч яаж одоо энэ дээр бол ажиллах вэ гэдэг энэ төлөвлөгөөгөө бас боловсруулсан байж ах хэвээр. За мэдээч хэрэг хямрал маань ингээд өөрөө нэлээд үргэлжлэх хэдий ч гэсэн түүний дараа бол мэдээж бид нар хэвийн байдал руугаа буцаад орох хэвээр. Тэгэхээр бол энэ буцаж яаж энэ одоо хэвийн байдалд орох вэ? Юмыг аз таарад одоо энэ хямрал богино байгаад бид нар хятад хурдан сэргээд бид нар ингээ орчиход дараагийнхаа бизнесийн төлөвлөгөө маань яаж явж байгаа вэ? Тэ энэ дээрээ бол төлөвлөлттэй сайн хийх хэрэгтэй байгаа даа. За борлуулалтын сувгууд ээж болно, санхүүгийн менежмент ээж болно. Одооний юунд бол одоо хүний нөөцөө сургаж авах, партнеруудаа бий болгож авах гэд ингээ маш олон юунууд бол байж байгаа. Энэ үедээ бас бизнесийнхаа моделийг бас эргэн харах хэрэгтэй. Тэ бизнесийнхаа моделийг эргэж харах хэрэгтэй. Хаанаас орлогоо шинээр бүрдүүлэх үү? Тэ энэ зардлаа хаана хийнэх үү гэд ингээд нэг юм бас алтан боломж бас та бүгдэд олгож байгаа гэж ойлгох хэрэгтэй. За тэгээ мэдээч хэрэг хамгийн сүүлийнх нь бол reimagine буюу одоо шин сэтгэлгээ. За шин сэтгэлгээний хувьд бол мэдээч хэрэг одоо шин бизнесийн орчинд яаж бид нар одоо байгууллага яаж хөтлөх вэ, тэ? Бизнесийн одоо шин одоо харилцааг яаж бий болох вэ? Загварчлал гэж юу юм, тэ? Дижитал шийдлүүд ямар байх боломжтой вэ гэдэг энэ шин сэтгэлгээ рүүгээ бас нэн тэргүй орох шаардлагатай байгаа да. Салбар болгоо өөр учраас одоо яг энэ дээр бол биднэрт ингээд зөвлөгөө өгөхөд бол хэцүү. Гэхдээ бол та бүгд өөрсдийнхөө асуудлыг аюул сайн мэдж байгаа учраас энэ дөрвийн одоо алхамыг хэрэгжүүлээ явах юм бол ямар нэгэн хэмжээгээр та нар хямралыг даван туулах бэлтгэлтэй байна гэж би бол үзэж байгаа. За тэгээд асуух асуултууд байвал та бүгд надтай холбогдоорой. Тэгээд одооныхаа презентацийг би ингээд дуусгая гэж бодож байна. Хамгийн сүүлд хэлэх юм бол ер нь бол хямрал маш гүн. За өмнө нь сая Траян ярьлаа. Одоо Европын сэргээн босголтын банк, Европын холбооны сайд ярьлаа. Бид нар яагаад харж гисалтанд орсон бэ? Харж гисалтанд орсон гол шалтгаан нь хууль зүйн л гэж ингэж яригч байна тийм ээ. Хууль зүй яаж бид нар одоо сайжруулах вэ? Яаж авилгалаа сайжруулах вэ? Тэгэхээр энэ үе мөчийг одоо би бол ашиглаад жижиг дундын үйлдвэрлэлийн эрхэлж байгаа та бүгд маань бүгдээрээ доор ажилчтай байгаа. Тэгэхээр нийгмийнхаа хувь хүнийхээ хариуцлагынхаа хүрээнд сонгуульдаа яаж оролцох вэ? Яаж бид нар зөв шийдвэр өгөх вэ? Яаж зөв хүмүүсээ гарах вэ гэдэг дээр бол анхаарч ээж бид нар ингээд нийтдээ энэ том хямралаас гарах боломжтой шүү гэдэг энэ үгээр өөрийнхөө презентацийг дуусгая гэж бодож байна. За баярлалаа.